сайн уу? Шинжилгээ бичлэгт вандаатай мөрөл. За бичлэгийн эхний хэсэгт ерөөдөө өнгөрсөн семестр энэ хаврын хугацаанд юу болсон талаар жоохон хэсгүүдийг харуулж байна. За өнөөдөр манай сургууль дээр ийм олон нийтэд зориулсан Science is Everywhere гэсэн ийм өдөрлөг болж байгаа. Тэгээд энэ дээр ямар сонирхолтой зүйлс байхыг та хэдтэй хуваалцъя гэж бодсон юм аа. За тэг эхэлцгээе. Yeah. You know those combos? You're gonna put more purple, or do you want to do a different color? Somebody knock it down. Everybody's Okay. It's nice and hot. So you can put that. Go so fast, and I was drunk, like going downtown Denver. I was gonna do wild. Well, I know. I heard that. It was good. За хай. Сэний юу байцгаана? За манай энд бол зүм болчихсон байна. Нөгөө чайл гинэ нөгөө болчихсон байна. Яа. За тэгээд дулаарч гисэн ингээ подолгтой шорттой явахад явдаг болчихсон. Айгуу яана. The birds and the bees and the squirrels. They can count on me when I grow up. I'm gonna be a tree. Let my joints get sick, get my feet in the ground, take my winters off. I'll settle down. I'll keep my clothes till they turn brown. When I grow up, I'm gonna settle down. Хай. За би бичлэгнийхээ төгсгөл хэсгийг хийх гээд кампусынхаа гол сууж байна. За өнөөдөр 5 сарын 14 өнгөрсөн 7 хоногт хаврын семестр аль биесээр дууссан. Ингээ бид хоёр энэ дээр одоо бид хоёрын эхний жил дууссан байна. Амжилттай ард нь гарч чадлаа. Ее. За тэгээ сүүлийн үеүүдэд басан сонин зөөлөх юм бол мэдээж 4 сард бид хоёр хоёлаа цулааны төлөвлөгөөгөө хамгаалж чадсан байгаа. Тэгээ ерөөдөө энэ бол урьдчилсан төлөв гэж би бол ойлгоод урьдчилсан хамгаалт гэж бол би ойлгоод байгаа. Тэгээд урьдчилсан хамгаалт ингээд нэг жил төгсгөөс нэг жилийн өмнө байхад бас нэлээд давуу талтай юм байна гэж бол би бодсон. Тухайн оюутан тухайн сэдвээ илүү гүн гүнзгий мэдэх, цаашлаад илүү сайжруулах ийм боломжийг олгох юм байна гэж бол би харж байгаа. За тэгээ өөр онцлог зүйл гэх юм бол би нэг жижигхэн ийм сургуулийн хэмжээнд агсан түвшний одоо оюутнуудын дунд зохион байгуулагдсан ийм алтгэлийн тэмцээнд бас оролцсон. Тэгээ миний хувьд болохоор илүүтэй өөрийнхөө ярианы одоо чадварыг сайжруулах, хүмүүст өөрийгөө илэрхийлэх чадвараа сайжруулах үүднээс оролцсон. Тэгээд бас хөргөж чанхайсан. Нэг хүнд яриалвар амар ядарчихсан. Ингээ дараалж 2 хүнд бол хэдээс ярьж чадахгүйсэн. Oh my god. Тэгээд бас том туршлага болсон гэж би бол харж байна. За
Тэгэл нэх өөр сонирц одоо юм босонгүй дээ. Ер нь тэгэл яг ингээл өдөр хийх юмнууд харцангуй юм тогтмортой тэгээ тогтмол хийдэг юмнуудтай байгаад хахаар тэгэл ингээл урсаал өнгөрчдөг юм байна цаг хугацаа. За тэгээд ер нь бол нэг иймэрхүү байлаа. Одоо би бас 100-д айгүй их юм догтлж хүлээж байна. Одоо ер нь бол ингээд хаврын улирал ингээд дуустуучраас одоо зуны ямар л хэлсэн гэж үзэж байгаа шүү дээ. Тэнгүүд ер нь бол айгүй догтлж гин би одоо удахгүй нэг хөдөө явна. Тэгээ дараа нь хуралд явна гэж зөндөө олон хийх юмнууд байна. Бас айгүй догтлж гин. Тэг тэр болгоноороо чадвал бичлэг хийнэ гэж бодож байна. Тэгээд хамтээсээ явдал баярлаа. Дараа уулзъя.